5 дугаар сард прокурорын байгууллагад болж өнгөрсөн онцлог 5 үйл явдлыг тоомлон хүргэж байна. Монгол Улсын ерөнхий прокурорын газар болон бүгд найрамдах Хятад ард улсын ардын дээд прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Хэнань аж үйлдвэрийн их сургууль зохион байгуулагдсан сургалт семинарт улс аймаг нийслэл тээвэр дүүрэг сум дундын прокурорын газрын 20 прокурор оролцлоо. Сургалтын үйл ажиллагаа бүгд найрамдах Хятад ард улсын Хэнань мужийн Жөнжөө, Дэфэн, Шанси мужийн Шиан хотуудад боллоо. Бүгд найрамдах Хятад ард улсын шүүх, прокурор хянан шалгах газрын тогтолцоо, хянан шалгах тухай хуулийн зохицуулах зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дах өмгөөлөгчийн оролцоо, насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Хятад улсыг ядуурлаас ангижруулах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг тус улсын хууль, эрх зүйн зохицуулалтын талаар судалж туршлага солилцжээ. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн Монголын хуульчдын холбоотой хамтран мөнгө угаах гэмт хэрэг онол практикийн асуудал сэдвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголт, чиг хандлагыг оюутан сурагчдад хүргэх болон эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхлыг нь дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг нь төлөвшүүлэх, холбогдох байгууллагуудад санал санаачлагыг нь уламжлах зорилготой тус уралдаанд ихтэй сургуулиудын оюутан сурагчдаас нийт 47 илтгэл ирүүлснээс 2 дугаар шатанд 10 илтгэл шалгаж хилэлцүүлсэн юм а. Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон байна. Дорноговь аймгийн прокурорын газраас хүний бэлгийн эрх чөлөө халдшгүй байдлын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн улмаас бага насны болон насанд хүрээгүй хохирогчийн сэтгцэд учирсан хор уршиг, сэтгэл санааны хохирол нөхөн төлөгдсөн байдлыг 2022 болон 2023 оны эхний 5 сарын байдлаар судалж холбогдох арга хэмжээг авсан байна. Тус аймгийн прокурорын газраас аймгийн засаг даргын тамгын газартай хамтран Монгол өргөх сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйч нараар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хор уршиг, сэтгэл заслын эмчилгээ, үйлчлэгээ үзүүлэн сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийг хамруулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд цаашид сэтгэл санааны хохирол, хор уршигыг тогтоох эхлэлийг тавьсан байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газар тус дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтөй хамтран шийтгэл бол шийдэл биш аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар, боловсролын хилтэс, цагдаагийн газар, цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, сэтгэлийн онс академитай хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эцэг эхийн зөвлөлийн дарга нарт насанд хүрээгүй хүүхэд холбогдсон болон хохирсон хэргийн талаар танилцуулсан байна. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн дотоод хэргийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээ 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжил, гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, сургалт явуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, ном гарын авлага гаргах зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм а.